Орой минь үзэгчтэй өнөөдрийнхээ гайхамшигт номыг эхлүүлж байна. Тэгээд өнөөдөр нэвтрүүлэг маань энэ сарын тусгай дугаар буюу 4-р дугаар ирж байгаа. Тэгээд 4-р дугаартай маань хамтаага танд маш их баярлалаа. За өрсөнд баярлалаа. За манай студид маань зочин байгааг та анзаарсан баг. За өнөөдрийн энэ сарын зочин та өөрийгөө манай сонсогч үзэгч нарт танилцуулж өгнө үү? За тэгэлгүй яах вэ? За сайн байцгаана уу? Миний нэрийг Оюун Гэрэл гэдэг. Тэгээд Солонгос улсад ажиллаж амьдраад 6 дахь жилдээ болж байгаа хүн байна. Тэгээд өнөөдөр MD1 радиогийн гайхамшигт ном нэвтрүүлэгт оролцоод ямар ном уншсан тухайгаа ингээд та бүхэнтэй хамтдаа хуваалцахаар энд суусан байна. За хоёлаас хамгийн эхлээд номонд хизээнээс дуртай болов хин нөлөөлөө бас ямар хөө төрлийн ном шиг хоёлаа энгийн гоё ярианаас эхлээд ярьцгаая. За би бол номонд багахын ер нь их дуртай хүүхэд байлаа. Тэгээд ямар хэмжээнд дуртай байсан бэ гэхлээр кино үздэг штеп хүмүүс. Кино үзвэл ингээд киноны үйл явдал ингээд нүдэнд ингээд дүрслэгдээд үлддэг штеп. Би ном уншихаараа яг тийм кино үзэж байгаа юм шиг ингээд нүдэндээ харж уншдаг. Тэгээ дараад нь би ямар нэгэн одоо ном унсныхаа дараа тэрийг ингээд буцаад хүмүүстэй ярихдаа энэ би номноос уншлоо, киноноос үзлөө гэж одоо юу гэ андуурах хэмжээнд тэгэж нэг номонд их дурладаг. Тийм хүүхэд байлаа. Багасаа л ер нь номд их дуртай байсан. Манай гэр бүлийнхэн бүгдээрээ л ер нь. Тэгвэл барыг үсэг сурснаас хойш бага ангиасаа эхлээл ном уншсан. Тэгэж штэ одоо нөгөө нэг бага ангийн нөгөө сурах бичиг дээр байдаг янз бүрийн шүлэг мүлгнүүдээс ахуулаад нөгөө нэг шаахан байхаатай бүгдийн цээжлэл явдаг байлаа штэ. Та ямар төрлийн ер нь номнууд ихвчлэн унших дуртай вэ? Зохиолын ном, уран зохиолын ном юм уу, роман гэдэг штэ, ботууд байдаг штэ, юм цуврал. Тэднэрт ер нь их дуртай. Тэгээд Монгол тийм нөгөө нэг гоё сайхан тийм зохиолын номууд их олон байдаг штэ. Дотор нь түүхтэй улсын минь соёл ч гэсэндээ тухайн үеийн нийгэм ч гэсэн агуулсан байдаг. Нэр дурдах юм бол одоо Тунгалаг Тамир, Халуун Салхич гэдэг юм уу те гэх мэтчлэн номнуудыг бол ингээл баг 10 жилдээ хайдар чинь ер нь их цузаа 2 3 боттой. Тэгээд цовруулаад уншдаг байлаа. Тэгвэл таны ширээний ном гэж ямар ном байдаг вэ? Ширээний ном би одоо гадаадд амьдарч байгаа болохоор номын сан ингээд байгуулах их боломж багтай. Би гадаадд байгаа хүмүүс ер нь их тэрийг ойлгох байх гэж бодож чинь байнга ингээд нүүх хэрэгтэй бид нар чинь. Нэг газар ингээд удаан амьдрах боломжгүй янз бүрийн шалтгаанууд байгаа учраас тэгээд номнуудаа ингээд сайн цуглуулж чаддаггүй. Тэгээд ямар ч байсан байнга байдаг номнууд гэх юм бол тухайн үедээ байлгаж байгаа л тэгээ буцаагаад нөгөө Монгол руу ингээ явуулцдаг гэх юм ингээ сайхан каргонд ингээ боочигээл явуулдаг. Тэгээ тийм номнуудын тэгээд би Христэд итгэдэг хүн л дээ. Тэгээд нөгөө нэг хизээч надаас салахгүй номны нэг бол Библи гэдгийг хариун Библи байна. Тэгээд өөр олон тийм сайхан номнууд байна. Тэгээд сүүлийн үед номын санд байгаа одоо номнуудыг их юм бол ойролцоогоор одоо 50-60 ном байна л да. Тэгээд тэр дунд хиний ном хамгийн олон ном байгаа хамгийн олон ширхэг байгаа нэг сэтгэл зүйч Наранбаатарын хэд хэдэн номнууд байгаа надад. Сэлбэрэс гомбай номны нэлээд тийм. За маш их баярлалаа. За тэгвэл өнөөдрийн нэвтрүүлэгт маань одоо доор гарчин төрсөн дээр амьдралыг өөрчлөх эмх зэгц ба түүний гайхамшигт ижид гэсэн энэ номыг сонгосон багс. Яагаад бас энэ номыг сонгов? Энэ сарын эхлэл ном бас нэлээд эрчтэй эмх зэгцтэй эхэлж байгаа шиг миний анзаарч байгаа. Тэгэхээр харин их эмх зэгцтэй амьдрах тухай ном байна лээ. Би энэ номыг яагаад сонгох болсон бэ гэхээр их өнөөдөр үл уншсан их олон номнуудаа бодож үзэж байгаад хамгийн сүүлд би нөгөө нэг унсныхаа дараа хэрэгжүүлсэн номны тоонд орж байгаа л доо. Тийм болохоор ямар нэгэн сургамж авахар ном уншчихгуудаа тэрийг зөв уншаад өнгөрсөн тухайгаа ярьснаас илүүтэйгээр би өөрийнхөө амьдралд хэрэгжүүлсэн учраас түүнийг ярихад арай илүү дөхөн байх болов хүмүүс ч гэсэндээ ятгалах болж чадах болов гэж бодож сонголоо. За тэгвэл баярлалаа, маш гоё чухал ном сонгосон байна. Энэ ном орчуулгын ном байгаа. Дэлхийн 40 гаруй хэл дээр орчуулагдсан гэдгийгсэн бас номын тухай болон зохиолчийн тухай бас тавчгаан танилцуулаад агуулгар орхоо. Тэгэлгүй яг хуу ингээд энэ доор харагдаж байгаа. Тэгээ би ч гэсэн ингээд барай сууж байна. Тэгээд энэ номын зохиогч нь Япон эмэгтэй байна лээ. Тэгээ нэр нь олонгот Мари Кондо гэдэг. Тэгээд монголоор бол ингээд орчуулсан юм байлаа. Тэгээ яг японоор юу гэж дуудагдгийг би мэдэхгүй байна. Тэгээд монгол хэл дээр олонгот 2016 онд орчуулсан юм байна лээ. Тэгээд орчуулснаас хойш Монголд ч гэсэндээ маш их эрэлт хэрэгцээтэй номны тоонд
орсон гэж би сонссон. Тэгээд манай нэг дүү энэ номыг бүр учиргүй надад магтаад. Тэгээд би анх тэр мэдээллийг олж аваад тэгээд уншижээж билээ. Тэгээд энэ зохиогч эмэгтэй болохоор зүгээр ингээд энгийн хүмүүсийн ойлголтоор бол гэр цэвэрлэхийг аргыг заадаг одоо хүн шиг одоо тий анхны имиж бол тийм хүмүүс л гэр цэвэрлэхийг бас сурах шаардлагатай юм уу гэж бодохоор хэмжээнд тий нэг тийм одоо зүйлийг заадаг ч гэсэн яг 5 настайдаа тийм эмэгтэйчүүдийн эсвэл гэр орны тавилга тавилгатай хамаатай сэтгүүлүүдийг их уншдаг байсан гин. 5 настайдаа. Тэрнээс хойш ер нь тэгээд эмх цэгц гэдэг юмыг ингээд бүр ингээд биед нь шингэсэн гэхүү гэдэг юмд ингээд бүх амьдралаа зориулаад ирсэн хүн байна лээ. Бас зохиолч нөгөө зургийн нас судалгаа хийж хахад яг харахгүй залуухан эмэгтэй байсан л дээ. Тэг ямар мундаг ийм залуухан байж гэдэг үл одоо 5 наснаас эхэлсэн эмэгтэй одоо ном бол ахаас өөр яах вэ? Харин тийм байна лээ. За тэгвэл хоёлаа дараагийнхаа юу руу оръё? Асуулт руу оръё. Хизээ уншваа энэ номтой. За 2000-аас хойш хизээ. Магцнаас хойш ер нь баг сарын дараа уншсан баг шүү. Гээс олж авсан юм шиг. Тэгсэн гээс олж авсан. Тэгээд 2017 оны намар уншсан шиг санагдаад байна. Тэгээ намар уншсан. Ер нь одоо нэвтрүүлгээс 1 жил орчмын. Тий, яг үнэн тий 1 жил орчмын өмнө уншсан. Номны тоонд орж байгаа. Тэгвэл энэ номыг бас унших болсон шалтгаан тэр дүүгийн ятгалаг магтаал их нөлөөсөн байх нэ. Өгийн нэг номонд дуртай хүн чинь хин нэг хүн ингээд энэ ястаа сайхан ном байлиг гэвэл хамгийн түрүүнд ингээд дотор бодогддог юм за би заавал унших хэрэгтэй юм байна гэж боддог гэх юм уу зүгээр ямар утга агуулгатай ингээд сонсоод өнгөрөхөөс илүүтэйгээр нэг юм сонирхол татагддаг учраас ер нь тэгэж бодож уншсан ном нэлээд олон байгаа л да хүмүүсийн амд дамжиж сонгож уншсан номнууд тэдний нэг нь олуулаа бас нэг олуулаа хэлцэл буруугүй гэдэг чи олон хүний санаал бас дүгнэлт таны уншихад чинь ч гэсэн айгуу тийм нөлөөлсөн байхаа гэж бодож байна. За тэгвэл хоёлаа энэ номнаас яг юу сурваа гэдгийг бас та. Номноос сурсан юм бол эмх цэгц гэдэг зүйлийн талаар би ер нь бол энэ номыг номон дээр гэр оронгоо хэрхэн эмх цэгцтэй байлгах тухай ерөнхийдөө гардаг байгаа байхгүй. Тэгээд нийтдээ юм 5 бүлэгтэй. 5 бүлэгт ангилангуудаа би олонгод өөрийнхөө 4 хэсэгт ангилчаад байгаа юм. За нэгдүгээрт нь олонгууд зэрэг ингээд за зүгээр энгийнээр ингээд гэр оронгоо цэгцлийгүүд эхнийх нь би олонгууд зэрэг нэгтгэж цуглуулах гэдэг юм хийх хэрэгтэй байна гэдгийг энэ номноос их ойлгож авлаа. Эхлээд надад юу байна? Тэр болгоны бүгдийг ингээд нэг дор цуглуулах гэх юм. Бүгдийн цуглуулга гаргаж тавих ингээ хэрэгтэй юм шиг байгаа. Тэгээд бүгдийн цуглуусныхаа дараад нь нэг ангилж ялгах гэдэг одоо тэр одоо юу шат руу би одоо шилжүүлээд байгаа. Тэгээ ангилж ялгах. Тэгээ ялгахдаа яаж ялгах вэ гэхлээр цүнхийн цүнх чигээр нь гутлын гутал чигээр нь тэгээд одоо юугүй ингээд самцын цамц чигээр 8-8 чигээр нь ч юм уу ингээд ингэж одоо манайхан шиг өвөлзөн хавар намар гэж ангилахгүйгээр тэгэж бүгдийн сайхан ангилж ингээд төрөлжүүлж ингэж ялгасныхаа дараад нь энэ надад зайлшгүй хэрэгтэй үгүй юу гэдгийг шийдэх одоо тэр үе шат байгаа. Одоо энэ хувцас энэ цамц энэ зүйл надад одоо юугүй ингээд миний одоо надад байх зайлшгүй шаардлагатай юу гэдгийг одоо сайн одоо нэг бүрчлэн одоо барьж үзэж, эргүүлж үзэж, тойруулж үзэж, өмсөж үзэж тэ энэ хүний жин өөрчлөгдөж юм тэ их олон юм өөрчлөгдөж юм тухайн үед гой санагдчихсэн жижигхэн юм зураг өнөөдөр ингээд харсан чи ингээд тэдэн жилийн дараа харсан чи нэг жоох хүүхдийн шиг санагдчихээн тэ. Тэгээ ер нь энэ надад байх зайлшгүй шаардлагатай эсгийг тэ дараа нь ингэж ялгасны дараагаар ингээ хайж цэгцлэхдээ энд их зорих хэрэгтэй л тэ. Ер нь их асар их зорих хэрэгтэй. Тэгээд хамгийн сүүлд олонгууд зэрэг үлдсэн байгаа зүйлсүүдээ эмхэлж байрлуулах гэдэг одоо тэр 4 одоо шатлалтайгаар би энэ номыг унсныхаа дараагаар орон гэрээ зэгцэллээ. Одоо ингээд зураг доор гарч байгаа. Тийм үү. Би тэгээд магадгүй ингээд та нар харж байгаа бах тэр ингээд зурган дээр болонгууд ингээд хэсгээр би надад байгаа би ч одоо айгүй ингээд олон ингээд ам бүлээр ингээд амьдардаг айл биш шүү дээ. Тэгсэн тэгээд дээрэс нь ингээд хүний нутагт хүний байранд ингээд төр зөрийн гэрээтэйгээр ингээд амьдарч байгаа хэрнээ надад ингээд байгаа хувцснууд юм уу ном дэвтэрнүүд юм уу ингээд бүгднийг ингээд цуглуулад тавьсан чинь зөвхөн ингээд хувцсны төрлүүдийг ингээд нэг бүрчлээ ингээд би тоолж байгаа хгүй ширхэгчлээд 560 эдийн ширхэг хувцас байсан.
тэн дотор. За яг нийлээд аймас тийм орно шүү дээ. Аймас орно гэдэг хүцөөний ингээд алчуунаас авах гэдэг бүгд л орно л доо. Ер нь бол бүгд орно. Хувцсыг төрлөө гинж мэж иймэрхүү юм орохгүй. Гинж аксессуари юм уу тийм бол орохгүй. Тэгээ гутал орохгүй. Цүнх орохгүй. Тэгээ нэг тиймэрхүү юмуд нь орохгүй. Тэгээд энэ одоо нэг жижигхэн ганцхан биеинд те ямар ч олон ширхэг юм авч явдгийг. Тэгээд цүнхнүүд жигсэн дээр одоо харагдаж байгаа бах. Тэгээд цүнх жигсэндээ ингээд та нар ингээд тэнд харах юм дөрвөлчин юм нэг юм хар цүнх байгаа. Тэгээд тэр цүнхийг би ингээд наадах чинь би Слангорт ирснээсээ хойш 5 дахь жилдээ цэгцэлсэн гэж бодохоор тэр цүнх надтай хамт бараг 4 жил гарan болсон байгаа аахгүй юу. Тэгэхэд би тэр цүнхийг бараг 2 удаа хэрэгэлсэн үү хэрэглээгүй юу байдалтай байгаа аахгүй. Тэгээд би тэгсэр нэг яагаад байлгаад байдаг вэ гэхлээр дөнгөж ирснийхаа дараагаар Түндэ мөний дээд талын нөрөнд байдаг юм цүнхний зах байдаг шүү дээ. Засаг байдаг шүү дээ. Тэнд очиод тэр чи юм надад нэг худалдаг чинь учиргүй магтчихагаад. Тийм савх маяг яасан гараар ингэж ширсэн нэрсэн энэ тэрмэр гэж байгаа би 100 хэдэн мянган ванаар авч ийсэн юм байгаа юм. Тухайн үед чи одоо ингээд Монгол мөнгөөр 3 зэдүүд одоо за би хэрэндээ айгу үнэтэй цүнхүүртэ авчлаа гээл те 6 жилийн өмнө чинь те тэгээд эгээ аваад гэртээ ирсэн чи яг үнэндээ өдөр тутам ямар ч тийм хэрэглэх боломжгүй юм байгаа аахгүй юу. Тэгсэн хэрнээ би ингээд хэрэглэхгүй хэрнээ ингээд байлгаад байгаа шалтгаан нь үнэтэй авсан болохоор тухайн үед л өөрийгөө амар үнэтэй авчлаа гэж одоо ботсон болохоор тийм шүү дээ үнэтэй авсан байж тээ. Хаяа хайж чадахгүй хүнд өгөө өгч чадахгүй нэг тийм нэг хүний нэг юм байдаг юм байж. Тэгэх мэтлээ одоо ингээд цуглаарсан зүйл би ганц үгэн дээр шишээ авч байгаа ч гэсэндээ ингээд тиймэрхүү зүйл олон байгаа аахгүй юу. Тэгээд ийм нэг наач нэг ийм нэг би бүр тэрийг хараад тоолоод би өөрөө бүр их гайхсан зүйл нь юу вэ гэхлээр сангийн ч гэсэн одоо би ингээд зөв хэмнэлтэд амьдрдаггүй байна гэдгийг би хуцаас эслэх уцтай би маш сайн ойлгож авч байгаа. Тэгээд тэр нэг юм гэркөө байгаа. Гэркөө эмэгтэйчүүдийн гэркөө. Шилэн гэркөө юм дөрүүлжин юм жижиг. Тэр шилэн гэркөө болонгууд зэрэг надад 17 ширхэг байсан байгаа аахгүй юу. Тэр өдөр ингээд тоолсон чинь тэгээ би яагаад надад 17 ширхэг байдаг вэ лээ? Яагаад ийм их байгааг би мэдгүй жилд нэг намар нэг 2 3-ыг өмсөж байгаа шүү дээ. Тэгээ нэг хавар нэг 2 3-ыг өмсөн. Тэгээд болоо зөмсгүй. Тэгсэн хэрнээ тийм олон ширхэг байгаагийн шалтгаан нь юу вэ? Тэр чинь ингээд Түндэ мөний нөгөө ингээд бөөний тийм дэлгүүрийн Түндэ мөний хүчтэй. Бөөний дэлгүүрийн ингээд тэр хэсгээр явхаа. Тэр чинь ингээд ийм хайрцагтайгаа ингээд бөөнөөрөө ингээд зархаар дотроо ийм 12 ширхэгтэй юм жилөө 15 мянгаар зарагддаг байхгүй юу. Тэгээ бид нар ингээд пианы жам ч юм уу нөгөө GS ч юм уу арах юм бол нэг ширхэг 3500 ч юм уу тийм байдаг штэ. Тэнгуут зүгээр л би нөгөө ингээд сурчлаарай гэх юм уу ингээд нүдэнд харагдангуут нь тэрнгээр явахтай юм нүдэнд харагдангуул за дараа нь хэрэгтэй гэж аваад тавиад идэв юм шиг байгаа байхгүй юу. Тэгээ гих мэдчлэн одоо ингэж цуглуулдаг ингээ юмыг ингээ цуглуулдаг. Тэгээ хизээ хэрэглэх нь тодорхойгүй хэрэглэх ч юм уу үгүй ч юм уу зүгээр л ингээ юмыг мэждэг. Гэх мэтчлээ одоо ингээ хамаг одоо болж утгүй юм аа яриад байна л да би. Гэхдээ яг нөгөө ойлгуулах гэдэг шүү дээ. Тэг гих мэтчтэй ингээ маш их цуглардаг юм байна гэдгийг ойлгож авсан. Тэгээд ер нь ингээ мөнгө зарцуулалт гэх юм уу санхүү зарцуулалт гэдэг юм ч гэсэндээ хуцассаа эмхлэх явцдаа ер нь би юунд илүү их одоо ингэж санхүү зарцуулдаг юм бэ хэрэгтэй хэрэггүй юмд хэрэг зарцуулдаг юм байна гэдгийг ч гэсэн ер нь их тийм дахин нэг харахад тусдсан болсон. Гэхүүдээ. Тэгсэн юм бол одоо яриад дуусахгүй юм байна шүү дээ. Тэгвэл хоёлаа хэрэгжүүлсэн юмнаас бүр илүү тодорхой ярил л да. За ийм их юм ингээд явж гарах замдаа Монгол 500-д байдгийг хийлгүү олон л орж гарна шүү дээ тэндээ минь. Тэгэхээр та ясаа хувцснаасаа эхэлсэн байна 500 хэдэн төрөл гэвэл миний хувьд л за би чинь юу илэхээр бас нэг төрхөж магадгүй ч юм шиг бас бодогдчихлээ. Тэгвэл хоёул яг тэр дундаас одоо юуг нь болчихв. Юуг нь бас одоо үргэлжлүүлэн тасралтгүй өөр дээрээ хэрэгжүүлээд явах тийм дадал зөв дадал хөвшил болгож үлдээв. Тийм нэг тухайн үед ингээд сайхан ингээд цэгцэлж дуусныхаа дараагаар яг нэг гол нь би юуг илүү их ярмаар байгаа гэвэл зүгээр ингээд энгийн зүгээр нүдэнд харагдаж байгаа нэг хэдэн ингээл гэр оронгоо цэвэрлсэн юм уу ингээл хаар шархаа ингээл эмгтээчүүдийн ажил шиг ч юм уу тийм юмыг ингээд илүү гол ингэж ярина гэхээсээ илүүтэйгээр энэ намын зохиогч гэсэн өөрөө номон дээр бичсэн л байлаа л дээ. Тэгээд юуж бичсэн байлаа гэхлээр за би та бүхэнд эндээс харж өгье.
жоохон миний тэмдэглэсэн минь хаашаа явсан бэ гэхлээр зааж утга нь болохоор ямар утгатай юм байгаа вэ гэхлээр хүн ингээд энд байна 11-р хуудсан дээр байна. Тэгээ юу гэж аваад гэр орноо гайхамшигтай эмх цэгцтэй болгож чадвал тухайн хүний альваад хандах хандлага амьдралын хэв маяг түүгээр зогсохгүй амьдрал нь тэр чигээрээ эд шидийн гэмээр өөрчлөгддөгөө гэж бичсэн байгаа даа. Тэгээд энэ номны монгол орчуулганы нэр нь ч гэсэндээ амьдралыг өөрчлөх эмх цэгц ба хүний гайхамшигт эд шид гэдэг одоо ийм орчуулгатай ном байгаа. Тэгээд энэ зохиогч өөрөө энэ дээр бичсэн байгаа утгыг харахад ч гэсэндээ ер нь ингээд гэр орноо эмхэл цэгцэлснээр хүний сэтгэл зүйдтэй эсвэл амьдралд хандах хандлагаандтай ингээд тодорхой хэмжээний нөлөө үзүүлдэг юм байна гэдэг тухай их ярмаар байгаа юм. Тэгээд би олонгууд 7 баг ингээд 7 хоног би ингээд гэрээсээ ингээд нэг олон ажил төлөвлөхгүй гарахгүйгээр өглөөс ороо хүртэл ингээд гэрээг ингээд цэвэрлээс авахгүй дуртай хөвчмөө тавьчаал те. Эсвэл дуртай ямар нэгэн сонсох ингээд янз бүрийн лекц сонсох их дуртай. Тэднийгээ ингээд шууд YouTube дээрээс тавьчингуудаа тэгэл бүх юмнуудаа нэг нэгээр нь буулгаад ихвч тавиад бөөгнүүлж тавиад зургийг аваад тэгээ ялгааш тавиад тэгэх явцдаа тэр нүдэнд харагдж байгаа тэр энгийн одоо хувцснуудыг одоо юм уу зэгслээ зогсохгүйгээр ингээ оюун санааны хувьд юм уу тэг өнгөрсөн амьдралаа тэг өнөөдөр хүртэл амьдарч ирсэн зүйлсээ бодонгоо сэтгэл санааны хувьд юм уу зэгслэх ёстой зүйл зийг ер нь их олон зэгцэлсэн юм шиг надад ингэ санагдсан. Тэгээд хүн чи ер нь хэрэгтэй эргүү хувцас ч юм уу янз бүрийн эд хогшил ингээд тэгээд гэртээ хадгалаад амьдрчдаг шигээ ингээд хүний зүрх сэтгэл ч гэсэндээ ингээд аль хэдийн орхиж болохоор зүгээр л тухайн цаг үед нь үлдээгээд орхиж болохоор тэдгэр юмсуудыг ч гэсэн өнөөдөр хүртэл ингээд сэтгэлдээ яг л тийм хэрэггүй хог навш ингээд аваад амьдрдаг тохиолдол хүнд олон маш олон байдаг юм шиг. Би тэр үед юу аягүй санаж байсан байг бол тэр нэг дэлхийн сууд өгүүлбэрүүд ч илүү амьдралд хэрэгтэй тухай сургамжид өгүүлбэрүүд үлээ тийм маш олон цуврал номнууд монгол хэл дээр их орчуулагддаг байсан шүү дээ. Тэр номон дээрээс нэг ийм түүх байдгийн. Тэр түүхэн дээр олонгод багш нь ингээд хин нэг сурагчдаа хин нэг ингээд уучлахгүй байх одоо ингээд хүний амьдралд ихэр их ингэж тийм одоо ингэж ачаа болдог вэ гэдгийг ойлгуулах зорилготойгоор чи хин нэгний гомдоосон юм уу эсвэл хин нэгэн чамд ямар нэгэн муу зүйл хийсэн бол уучлахгүй байх болгондоо тийм ингээд нэг төмөрс нэг уут өгөөд нэг төмөрс ингээд тэс хоолндоо төмөрс ингээд нэмээд хийгээд тэгэж явсаар агаад ингээд нэг одоо би одоо жишээ ингээд чамааг өнөөдөр ингээд хоёлаа ингээ муутчихгуудаа чи уушлахгүйсэн байсан ч гэсэндээ бид тэр хүлээж авахгүй ингээд өнгөрч ячих юм бол зэрэг багшныхаас нэг төмөс нэмсээр хагаад тэгээд хоног хугацаа өнгөрсөн төмөснийхэн тоо ихсээд тэр өөр авч явдаг тийм баян ингээд тэврээ явах хэрэгтэй болдог. Тэрнгөөр дамжуулаад ингээд бидний ингээд сэтгэл дотор тийм ингээд тийм одоо ингэж одоо энэ хүн төмөс ачаа үрээл яваад байгаа юм шиг тиймүүд олон байдаг гэдэг тийм нэг өгүүлэг уншижсэн юм би. Тэр чигээс дээрс нь өгөхийрээ дээд тэрийг авч явах хэрэгтэй тийм. Тэр ч гэсэн ингээд маш их санаанд орж ил байлаа. Тэгээд яг гоо зүгээр нэг энгийн гэр цэвэрлэх яриа гэхээсээ илүүтэйгээр яг ингээд оюун санаагаа юм уу сэтгэл санаагаа тий амьдралдаа дахин тийг удаа нэг цэгцлэх тэр боломжийг ч гэсэндээ хүнд өгдөг юм болов гэж бодсон. Тэрээс оюун гэрлэгчээсээ нөгөө зургнуудыг авчаад одоо энэ байдал чинь тэгвэл ямар болсон бэ? Хармаар санагдаад асуусан. Тэгсэн чинь нүүсэн байсан. Тэгээд энэ зүйл ч одоо нүүдэл чин удамтай. Монгол эмэгтэй болохоор тэгэл нүгэл явж байна. Тэгээ дараагийн нөгөө нэг before and after гэж байдаг шиг дараагийн зургийг танд үзүүлж чадаагүй ч гэсэн тэгээд таныг нүүж явдаг юм чи мэдээч бас өмнө нь гэрлүүг орохдоо одоо мэдээж олон ачаагүй л орж таарсан байгаа. Нүүх болгондоо та ямар их ачаатай явдаг болж байгаад дараагийнхаа нүлт одоо энэ номын дагуу гэрээ зэгцэлснээс хойш ямар өөрчлөлт гарсан болоо тэрийг бас сонирхож байна. Ер нь бол хамгийн түрүүнд ямар нэг юм авахтаа ямар нэг юм цаглуулахтаа энэ надад яг одоо энэ нэг жилийн хугацаанд энэ ойрын хугацаанд зайлшгүй хэрэгтэй юу гэдгийг ер нь ихэж боддог болсон. Тэгжээж дараа нь одоо зүгээр нэг хөөрхөн харагдаад юм уу гоё харагдаад юм уу хэмдрэл зарлаач юм. Нэг хошин чигдэр гардаг штэ. Юу лээ? Чам энэ бала чанд байгаа гэдэг чинь наадах чинь юмс гэж авсан юм уу ямар гэдэг шиг одоо бид нар чинь нэг жоохон хаяа гэдэг юм шиг байлаа шүү дээ. Ер нь тий. Хэмдрэл гэдэг юм нэгтгэж үзээрээс өмнө гэдэг шүү дээ. Тэгээ тийм зуршилтай босоо. Ер нь тэгээд их тэр зуршлаа их хадгалах гэж хичээж байгаа. Тэгээд өөрчилж сайн чадахгүй байгаа
зүйл гэх юм бол хоол хүнс би бас ер нь их цуглуулна л да. Ер нь бол хоол хүнс их цуглуулад байдаг талтай. Гэтэл тийм хүн гэж харагдахааргүй л гоё турхаа. Би гоё. Ихэнхдээ ер нь тэр би иддэг юм л да. За тэр ер нь тий зочид идэн орж харсан хүмүүс л идэж байна. Тэгвэл таасаа их хүмүүстэй бэлтжил юм аа. Ер нь өөх дуртай хүн юм шиг байна. За тэгээд мэдгүй одоо. За тэгвэл одоо яг үргэлжлүүлэн авч явж байгаа зүйл нь үргэлжлүүлэн гэрээ зэгцтэй байлгадаг. Тогтмол ер нь хичээл нам сонгоо дуу дуртай юмас сонгоо гэрээ цэвэрлж байгаа хിവэрэ юм байна. Болсон юмнуудын хувьд бол шууд авах биш. Үнэхээр заашгүй хэрэгтэй гэдэг асуултыг өөртөө тавьдаг болчихсон юм байна шүү дээ. За тэгвэл одоо та ингээд нүүхтэй ч гэсэн арай цөөхөн баглаас автаа явж байгаа. Үр дүнээ та яг үр дүнийхээ хувьд таны сэтгэл зүй одоо хэр сэтгэл хангалуун байгаа вэ? Үр дүн эннийхээ ард гарсны дараа бас мэдэрч байгаа мэдрэмжээс хаваалцвал сэтгэл дундуур юм бол ерөөсөй байхгүй. Тий яа сэтгэл дундуур байсан бол би энэ чи ингээ яриад суугаад бас маш ичвтер. Зүйл олон тэгээд ачаа хэрэг багсан бэ гэдэг тал дээр олонгуудс арай жах өөр ойлголттой нөгөө нэг хэрэгцээгээ дагаад нөгөө нэг юм чинь бас жах өөрчлөгдөж байгаа учраас гэхдээ ямар тач хэрэгцээгүй хэрэггүй юм гэж юу баг байхгүй л дээ. Гэхдээ яг одоо надад энэ зайлшгүй хэрэгтэй юу гэдэг одоо зүйлсийг бас тэг хүнд их хуваалцаж сурдаг юм байна хүн чинь. Тэ нөгөө ингээд тас хадгалаад байхгүй ингээд за ямар ч байсан ингээд байхгүй болгоох хэдаа үгүйдэх хэдаа гэл тэ ингээд хэрэгтэй үнэ. Тэгээд ямар сандаа нөгөө нэг жигнүүрээ ингээд би хүнд өгөх гээд ингээд боогоо цааш нь хийцэн байсан чинь манай дүү өнөдөр бууз чанж идэн бууз жигнж идэн гэдэг ангууд нь тэгээд бууз их мах гараач хэсэг гинтгэ үгүй жигнүүр байхгүй штэ гэд би тэгсэн чинь надад юу гэсэн тэр хүүгийн дотор байж л байгаа штэ гинэ үгүй би найртагч харин хүнд өгөхөд боогоод гадаа гаргацсан гэ тэгсэн чинь юу гэсэн юм бэ айл юм бэ жигнүүрээ хүнд өгдөг нь яаж байгаа ингэнэ намайг би ингээ хайрлан тавгундал зүгээр жигнэд идчихдэг штэ гэд одоо гих мэтлээ ингээд тийм ингээ зайлшгүй ингээд тэг ингээ том байх шаардлагагүй гэж үзэж байгаа өөр юмар орлуулж болох зүйлсийг ч юм уу ер нь жоохон ингээ хүмүүст өгөх ч юм уу ингээ зэгцэлдэг тийм хандлагатай болцсон юм байна гэдг өнөөдөр бас жоохон бодлоо. Хамгийн сүүлийн үеийн одоо мэдрэмжээс хаваалцсан. За тэгвэл яг одоо таны хувьд яг энэ номыг хэрэгжүүлээ өөрийнхөө амьдрал дээр тодорхой хэмжээний одоо үр дүн үзээ явж байгаа хүний хувьд эмх цэгц гэдэг энэ зүйлийн тухай бодол одоо үзэл бодол хандлага ямар болж өөрчлөгдөв? Та одоо яг эмх цэгцээ юу гэж боддог вэ? Би өөр нь энэ дэлхийд төр чигээрээ маш эмх цэгцтэй бүтээгдсэн юм болов гэж боддог хүмүүсийн нэг. Тэгээд одоо бидний нүдэнд ингээ харагддаг ямар ч утга учиргүй нэг жижигхэн зүйл ч гэсэндээ тэгээд өөр одоо хүчин зүйлд ингээд сайн нөлөө үзүүлээд ингээд оршиж яадаг ч юм уу те ингээд бид нар ингээ мэдэн штэ ийм модонд ингээд нэг ийм модны ингээ өтөөд идэг штэ тэгээ модны өт болонгоос зэрэг ингээд модыг ингээд бүр идээд ингээд өмхөрүүлэхэд ингээ хүргэдэг ч гэсэндээ тэгэхдээ нөгөө нэг юулаа ингээд дараад нь эсвэл нөгөө тоншуул олонгоо бас модыг нөгөө ингээд гэл бүр ингээ амар цооддаг штэ тэгээ харангуй зэрэг заримдаа ингээ яагаад энэ өт байгаад яагаад ийм тоншуул ингээ байгаад байгаа юм бэ гэхлээр тэр өт болонгоо зэрэг модыг ингэж идж байгаа ч гэсэндээ бас нэг үт байхгүй болвол бас мод урахад бас нэг үлээ хэрэгцээтэй бас зарим нэг зүйлүүд бас нэг бүрэлддэггүй ингээн. Тэгэнгუთ эсэргээр нь зэрэг тэр тоншуул тэр үтийг барьж идэж одоо ингэж идэж ингэж өөрийгөө хоололонгоо тийг ингэж тэнцвэржүүлээд ингэ авч явдаг гэх юм ингэ хамаг юмыг одоо ингэ гих мэтчлээ ингэ одоо ингэ бүх юм ингэ эмх цэгцтэй ингэ байгаатай адилхан тэгээд аль ингэ хүний нэг амьдрал дах нэг эмх цэгц гэж байна штэ. Зүгээр нэг ингээд гэр цэвэрлээд гэр цэгцтэй харагдахаас илүүтэйгээр хэл ярианы хувьд юм уу тэг хүмүүстэй харилцах харилцааны хувьд тэг амьдралд хандах хандлагын хувьд магадгүй өнгөрсөн зүйлсүүдийг дор нь ингээд цэгцлээд тэг ингээд явах одоо тэр одоо цан чанарт суралцах ч юм уу тэг тэр талаар бол мэдээж нөгөө нэг ингээд зүгээр нэг юм гэр цэвэрлэх тухай ном барьчихад ямар их олон ингээд тэ юм ярьдгийм бэ гэж тэ зарим хүмүүс бодож магадгүй ч гэсэндээ одоо энэ эмх цэгц гэдэг үгний доор орж болох маш олон сэдв
байдгийн байна гэдгийг л ер нь ингээ маш их хэлхийг хүсэж байна. Тэгээд Монгол их олон сайхан зүйр өгтэй штэ. Би очи одоо сүүлийн манай одоо өвгд эз чи ямар тийм мэрэгүү ухаантай тий зүгээр ингэж тийм зүйр өгнүүд нь ч гэсэн амьдралыг ямар их гүн одоо тийм философитой агуулгатай юм бэ гэдгийг ер нь тэгж маш их тийм гүнзгий ойлгож мэдэрч байгаа хүмүүнийхээ хувьд ийм нэг сайхан үг гэдэг нь өөдлөх айл үүднээсээ гэдэг үг гэдэг. Тэгээ баг багаасаа сонсож өссөн. Тэгээ эцэг их минь ч гэсэндээ байнга тэгж хэлж одоо өсгсөн. Тэгээ өөдлөх айл үүднээсээ гэдэг үгэндээ юу одоо бидний эцэг их бидэнд заасан бай гэхлээр юу ингээд үүдээр орж ирэхэд л ингээд цэвэр цэмцгэр байх юм бол зэрэг тэгээ ингээд тэр айл ингээд эмх цэгцтэй тэр айл ингээд дээшилнэ өөдлөнө гэдэг санааг ингэж гаргадаг. Тэгээд тэр нь миний хувьд хөдөлмөрч ингээд байдлыг маш их илэрхийлдэг юм шиг. Эмх цэгцтэй байхын тулд хүнээс асар их хөдөлмөр одоо ингэж шаардлагатай байгаа байхгүй юу? Эмх цэгцтэй хүн амьдрахын тулд өглөө басаад одоо хоолоо идчихгээд ингээд тэр дор нь ингээ аягаа угаах ч юм уу тий. Эсвэл ингээд нэг юм одоо ингэж хувцас эндүүдэд тавьчихгуудаа эндүүгээ одоо тэр дор нь хураагаад байсан байранд нь тавих ч юм уу тий. Тэр чинь ер нь залхуурал гэдгийн эсрэг үг байгаа байхгүй юу? Ер нь бол хөдөлмөрч байдал гэдэг одоо тэр утга санааг ч гэсэндээ эмх цэгц гэдэг юм ингээд цаанаа агуулж идэг юм уу тий. Ингээд хүн хөдөлмөрч байна гэдэг нь ингээд амьдрал ингээд аяндаа ингэж өөдөлж ингээд дэвшхийн одоо ингээд илрэл ингээд болдог байгаа байхгүй юу? Нэг жаахан унтаатхыг жаахан хэвтээхий гэдэг гизээр идэл нөгөө нэг ядуурл үүдэн дээр чинь одоо ирээд ингээд хаалгай чинь ингээд хоосон ядуу байдал ингээд үүдэн дээр чинь ирлээ гэж үг байдаг шиг тий. Одоо тэр зүйлстэй ч гэсэндээ одоо маш их хамаатай юм болов гэж бодож байна шүү дээ. Тийм шиг ер нь эмх цэгцтэй одоо ажилч хөдөлмөрч байна гэдэг яхаарахгүй залхуу одоо хорог байдлын эсрэг үг гэдэг. Тэгэхээр өнөөдрийн хувьд ч гэсэн зүгээр нэг номын тухай яриад хөнгөрөх нэвтрүүлэг биш. Үнэхээр хүмүүс ч гэсэн өөрийнхөө одоо сэтгэл зүйтэй ч гэсэн эмх цэгцтэй байдлыг, харилцаан дээр ч гэсэн эмх цэгцтэй байдлыг эргээд яг магадгүй энэ номыг уншаад голоос нь орхисон хүмүүс ч бас үзчихэж магадгүй. Гэтэл уншсан хэрнээ хэрэгжүүлж амжаагүй хүмүүсээс байж магадгүй гэсэн ч гэсэн тэг өнөөдөр бас аюу гоо ингээд гэрчлэл болоод энэ номыг уншаад амьдралдаа хэрэгжүүлээд үр дүнгийн амссан хүний хувьд хэлж байгаа учраас та ч гэсэн яг дуусгаагүй номоос дуусгаарай. Зөвхөн энэ ном гэлтгүй бид нэр он гарахад он ер нь сүүл рүүгээл шувтах тийшээ хандаад байж тээ. Он гарахад бид нэр ямар одоо өсөл мөрөөдлийг зорилгыг урдаа тавьчихсан мэлээ. Ном уншихаа гэрээ цэвэрхэн байлгая гэсэн магадгүй тэ янз янзэл төлөвөө гаргасан байгаа. Тэр болгондоо тас эргээд нэг эмх цэгцтэй байдлыг нэг хараад үзээрэй. Хийсэн юмнуудаа ингээд чагтлаад үзээрэй те. Юунд дутуу байна? Одоо ирэх 4-5 сартаа те яг юуг нь хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Тэгэлгүй яг одоо ингээд энэ оног одоо талаасаа илүү гараад явчихлаа. Тийм шаардлага. Тийм тэгээд хүн болгон өнгөрсөн жил манай одоо хөтлөгчөө хийж байгаачлан өнгөрсөн жил он дуусгаад тэ эх жил ингэж амьдрнаа гэд ямар нэгэн зориг тэгээд тавьсан л байх те тэрийг дахиж нэг удаа зэгцэлж хараад харуул бас их тэгээд дунд нь байж байгаа л нэг ингээд ер нь бол ямарваа нэг юм ингээд тавьчаад дунд нь байж байгаа хэсэг явж байгаад нэг юм шалахгүй болол тэр чигээр ингээд яваад байдаг талтаа болохоор ер нь их тийм ном. Гэхдээ би ном унших гэдгийн давуу талуудыг бас их ер нь хүмүүст их хэлж өгмөр л санагдчихээн л да. Тэгээд ном уншихад их олон сайхан давуу тал бий. Тэгээд нэгдүгээрт нөгөө нэг бага ангийн хүүхдүүд юм уу одоо юу гэх ингээд дунд сургуулийн хүүхдүүд ч юм уу ингээд байх юм бол зөв бичих дүрмэнд ном асар их одоо боловсрал олгодог. Би ингээд өөрөө мэдхгүй байх хугацаанда ингээд зөв бичих тал дээр юу маш их суралцдаг байгаа байхгүй юу. Ихэнх уншихаар тэгээ дээрэс нэг үгийн сонголт гэдэг нэг юм байна. Ном уншихтын үгийн сонголтод асар их нөлөөлдөг. Тэгэх юм болохоор тиймэрхүү одоо илүү тийм одоо өндөр одоо тий соёлтой тийм үг хэлэхтэй номыг ер нь сонгож үр хөвгтөө уншуулах юм уу тий тэгэд уншина гэдэг нь тухайн хүний харилцааны чадварт ер нь маш их нөлөөлдөг. Тэгээ нэг юм чи өөрөө ер нь л харилцаан дээр л маш их тогтдог шүү дээ. Хүмүүс чинь хүнтэй хэрхэн зөв ярьж тэ хэрхэн өөрийнхөө санааг зөв ойлгуулах вэ гэдгээс шалтгаалаад хүний амьдрал өөдөлт төвшлөх үү ахиж тэ урагшлах уу гэдэг ч гэсэндээ асар их нөлөөлж идэг. Учираас тэгээд номны ч гэсэндээ
сайн талууд тэнд ингээд зөндөөл байгаа. Бага байхад бол одоо яг яаж хэлдгийг мэдэхгүй байгаа ч гэсэн бага байхад бол ингээ ангийн нөгөө самбарын дээд талд томоор сургуулийн үдээр ороход Ленин багш юу гэдэг байсан. Тухайн үеийн социалист нийгэм байсан шүү дээ. Сур бас дахин сур гэх. Тэгээд ангийн нөгөө нэг самрын дээд талд олонгуй зэрэг ном бол ертөнцийг харах цонх мөн гэдэг үг байдаг байлаа. Тийм бас надад бас санагдчихээн. Дээрээс нь бас хэрийн галуу үлгүүрнээс газраас хүний хүү манай нацагт орж алдар зохиолч манай ангийн хувьд тийм бас тэр үг чинь бага ангид байхад байдаг юм байна. Энэ үг нь л дундаа ангийн ангид бас байдаг. Нэр аяга гоё тэр мөгнүүд байдаг тийм. Тэгээд жишээ нь ингээд бага ангид уншсан номнуудаас одоо 3 дугаар ангийн сурах хүчиг дээр байдаг 2 дугаар ангийн сурах хүчиг дээр байдаг өгүүлбэрүүдээ би одоо ч гэсэн сандаг байхгүй юу. Тэгэнгүүт зэрэг тэрэн дээр олонгууд нөгөө нэг ийм нэг түүх байдгийн. Тэгээд нэг худалч эмэгтэй гэдэг эмэгтэйгийн тухай нэг түүх. Тэгээд одоо амьдралд ингээд янз бүрийн тохиолдох болгонд ягаад ч ингээд тэр ингээд санаанд их ордог. Тэгээд тэр түүх болохоор явны тухай өгүүлдэг айгу тэнэг хүүхэн гэдэг худалч эмэгтэй ш. Тэнэг хүүхэн магадгүй ингээд санах баха манай үеийнхэн. Тэрэн дээр болонгуй зэрэг ийм нэг хүүхэн ингээд нэг эмэгтэй ингээд ийм маш ийм гоё ингээд бугууч аваад тэгээд тэр бугуучаа ингээд найзуудтай ингээд гайхуулах санаатай. Тэгээ усаа авахгүй худаг дээр очиод ингэсэн ч юус ингээд хүмүүс анзаарч өгдөггүй. Тэгсэн чинь нөгөө хүүхэн чинь нөгөө ингээд гэрээ шатаагаад гэртээ гал тавингуудаа зэрэг манай гэр шатчихна гэд ингээд гараараа заасан чи тэр хажууд байгаа нэг өөр нэг эмэгтэй хөө чи ямар гой бугууштай юм гэсэн чи айл эдгийг харсан бол би юу гэж гэрээ галтчихээ тий. Яа. Гихөө одоо ингээд нэггүй ингээд тийм одоо юугүй ингээд бага ангийн сурагч дээр байгаа штэ тэр чинь. Тэгсэн ч гэсэн ингээд нэг ийм жижигхэн одоо ийм хувийн одоо тийм одоо юугүй гэж бахархах сэтгэлээс болоод тий ингээд асар том ингээд хохирлыг хүмүүс ингээд өөрийн амьдралдаа ингээд би болох үйлдэл хүртэл хийдэг те ингээд тэр тухай ч гэсэндээ ингээд сурч болохоор л байгаа аахгүй юу. Уг нь бол миний хувьд анх удаа сонсч байна. Яг нэрээ яг өнөө шүү товчгоо тодорхой анч бас хүмүүс мессеж айгуу том мессеж авахгүй те. Гэх мэтчсэн номдоос их юм гарнаа. Аль 3 дугаар ангийн уншсан юм уу бүхэл амьдралдаа ингээд байн санаж байгаа юм байна. Тэгэхээр ер нь асуулаад ухаалаг утас гарч ирснээс хүмүүс ном шахахаас илүү уцаа шахаадаг болчихжээ. Тэгсэн ч гэсэн бас яг номоо заавал уншаасаа гэж суурайлах нь. Тэгээд таны хувьд бас яг юуны хувьд гэж боддог одоо e-book гэж яриад байгаа шүү дээ. Та e-book уншдаг уу? Захим ном. Захим ном уу? Захим номны утга бол өөрчлөгдөхгүй шүү дээ. Юугаар ямар хэлбэрээр уншихаасаа шалтгаалаад тэрэн дээр агуулга бол өөрчлөгдөхгүй шүү дээ. Зүгээр ингээд сонсдог номнууд ч гэсэн зөндөө байна. Тийм нийгэм өөрөө ингээд тэгэхгүй ингээд асар их ингээд завгүй болоод хүмүүс ямар нэг юм хийхтэй далимдаа яг нэг цагт 2-3 юм зэрэг амжуулах. Тийм завгүй нэг юм. Тэгээ тийм одоо шаардлагатай одоо нөхцөл байдал байгаад байгаа учраас л метронд явахдаа, автобусанд явахдаа тий ингээд сонсдог синжүү эсвэл одоо гэртээ өөр ямар нэг юм хийнгээ одоо ингээд сонсдог синжүү ингээд яг нэг цагт олон юмыг амжуулах гэж оролдоод байгаадаа л яг нэг талаараа бол би их давуу тал гэж үздэг штэ. Сонссон одоо тэрийг ингэж e-book дээрээс уншсан, ном дээрээс уншсан гэдэг агуулга нь бол өөрчлөгдөхгүй. Гэхдээ мэдрэмж нь өөр гэж магадгүй. Гол мэдрэмж нь өөр гэж магадгүй. Ном унших юм бол магадгүй цаасан ном унших юм бол зэрэг ингээд тэмдэглээд те ингээд тэгэл зураад дунд нь ингээд хавчуурах хийгээд ч юм уу ингээд дараа нь ингэж эргэж харах боломжтой, сөхөж харах боломжтой. E-book-н дээр ч гэсэн дээр өөрийнх нь нөгөө нэг тэр таб юм уу тийм байх юм бол зэрэг нөгөө ингээд шууд нөгөө тодруулдаг ч юм уу тийм ингээд тиймэрхүү тохиолдол ингээд байна л да. Тийм болохоор миний бодлоор тухайн хүнийхээ өөрийнх нь тэр нөгөө агуулгатай хандлагаас л их юм шалтгааллах байхал гэж бодож ш. Тэрнээс аль нь энэ нь сайн, энэ нь муу гэдэг ах юм аахгүй байхал гэж бодож байна. Ямар ч л байсан номоо уншия. Одоо сүүлийн үед бол ном сонсъё гэдэг энэ ишин хэрэг болоо хэрэгжилж байгаа үг гарч ирээд байна шүү дээ. Өмнө нь бол хизээч одоо магадгүй дээр үед ном сонсох хэр чи юу яриад хизээ ном сонсч ирсэн. Гэхээс бас сүүлийн үед юм хөгжөөд ном хүртэл сонсдог болсон байна. Тэгэхээр үзэгч таа ч гэсэн сонсоод ч болов яг номтой илүү их нөхөрлөөсэй гэж хүсэж байна. За хоёул яриадсан чинь нэвтрүүлгийн цаг аль хэдийн өнгөрсөн байна. Ямар хурдан өнгөрөө вэ? Тэгээ анхны нэвтрүүлэг байсан гэсэн бид нар 8 сараа тусгай дугаарууд болгоод зочинтойгоор яриад зөвшөлтсөний дагуу видео нэвтрүүлэг хүрэхээр болсон байгаа. Тэгээ танд ч гэсэн ирэх өдрүүдэд 8 сарын турш
маш олон сонирхолтой номуудаар биднийг аялуулах хаа гэж бодож байна. Тийм, би бас тэгж найдаад л байгаа. За баярлалаа. Тэгээ дараагийнхаа номын нэвтрүүлгээр гайхамшиг ном нэвтрүүлгээр уулзлаа. Түр баяртай. Баяртай.